Сайн байцгаана ирэх үзэгчтэй. Цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн мягмар гарагийн дугаар эхэлж байна. 15 аймгийн 110 сумд өвөлжилт хүндрээд байна. Ханаа томооны эд улирал дүүргийн имлгүүд согтуу хүмүүсийн хөл дараг царвааг цагийн хурд өнөөдрийн сэдвтээ онцлоо. Балган сулсан жоншны үр хайрнуудыг эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой. Эрэгчил Монголын нүүрс тонн тутмын $120 экспортлох боломжтой. Берлиний халдлагад амиа алдсан иргэдийн тоо 12 төрлөө. Турк тамнасаа алдсан элчин сайдын хэргийг мөрдөхөөр Орос улбаны улсын мөрдөн шалгах тусгай багийнхан Анкарад газардлаа. Өнөөдрийн байдлаар манай улсын нийт нутгийн 70 орчим хувь цасан бүрхэл тогтсон. 15 аймгийн 110 сумд өвөлжилт хүндрээд байна. Цаашид энэ сарын сүүлээр нийт нутгаараа цагаагаар хүүтэрч бас цас орох төлөвтэй байгаа тул малчид ард иргэд сэрэмжтэй байхыг онцгой байдлын ерөнхий газар болон мөн цаг уурын байгууллагаас онцгойлон анхааруулсан байна. 11 сарын сүүлээр цас их орсны улмаас 13 аймагт өвөлжилт хүндрээд байсан бол зарим аймаг нэмж зуудын байдалтай болжээ. Цас зуудтай байгаа энэ үед улсын онцгой комисс шуурхай хуралдан тодорхой арга хэмжээ авч байгааг мэдээллээ. Харилцан гэрээ хийж өөрөг даалгавар харилцан бие биентэй хүлээлгэсний үндсэн дээр засгийн газраас 1.1 тэрбум төгрөгийг шийдвэрлсэн 50-100 сая төгрөгийн хөрөнгөүүдийг шийдвэрлсэн. Энэ нь одоо явуулж байгаа биш, яг ийм болохыг урьдчилан таамаглаж байсан учраас өмнөөс нь атгаж арга хэмжээ авснараа ажилтнуудтай болсноо өнөөдөр харагдаж байна. Өнөөдөр ихээр 15 аймгийн 110 сум болж нэмэгдсэн байгаа. Мал өвлж шаварчаар шижин нүрсэн, шижин байрлсан малчдын дунд 2500 орчим жирэмсэн эмэгтэй, за 2500 орчим насны, 2600 орчим 0-5 насны хүүхэд байгаа. Хүйтний эрт цаашид чангаруул болцсоошгүй гамшиг ослоос яаж урьдчилан сэргийлэх үү? Цаг агаарын нөхцөл байдлын талаар бид ингээд та бүхэнд мэдээлэл өгнө. Цаашид цас нэмж орвол ховд завхан хөвсгөл зэрэг уулархаг нутгаар өвөлжиж байгаа малчдыг нүүлгэн шилжүүлэхэд хүрнэ. Говийн бүс рүү отор нүүдэл хийх төлөвлөгөөтэй байна. Мөн өнөөдрөөс орж эхэлсэн цас зарим аймагуудад үргэлжлэн орох төлөвтэй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ. Тод харагдаж байгаа нөхөнгөр харагдаж байгаа нь бол цасны зузаан 30-аас 60 см өрссөн байна гэсэн үг харагдаж байна. Жишээл Дорнод аймгийн хойдлынх байна, халахгүй сум байна. За Хинтээ аймгийн хувьд хойтолдоо Нориулан Оривлан Баян цагаанаас ахуулаад. Маргааш өдөртөө ерөнхийдөө зүүн аймагуудын нутгаар орно. За яг говийн нутгийн зүүн хэсэг Дорнод говийн нутгаар бол үргэлжлээд орох байгаа. За ингээд яг 12 цагаас их хугацаанд ингээд үргэлжлээд орох болохоор бас тэгээд урд нь харцсангүй бас нөгөө дулаахан байсан болохоор бас зам даваа алтрага агуулга үүсгэх юм асуудлууд үүсэж болзошгүй байгаа. 15 аймгийн 110 суманд засны зузаан тал газраа 25-аас 35 см, уулархаг газраа 40-оос 90 см-ийн зузаан нэвтарч хатуурсан цастай байна. Цаг уурын байгууллагаас өгч байгаа мэдээллээр энэ сарын сүүлээр зарим газруудад цас их орох төлөвтэй. За мөн эх оны 1-2 дугаар сард цас ихтэй газруудаар олон жилийн дунджаас ахиу цас орж хүйтрэх төлөвтэй байна. Ийхүү хүйтний эрс чангарсан энэ үед ханаа томоогийн дэгдэлтэж хурц дүүргийн эмнэлгүүддэж ачаал өндөрт ажиллаж байна. За гэтэл эмнэлгүүд хүнд өвчтөн хүлээж авах яаралтай тусламжийн тасгууд амнаас нь дээсэн дөрөндөрөө ирсэн өвчтнүүдээс гадна мөн арх хэтрүүлэн угаад гудамжинд тасарсан иргэдийг хүлээж авч байгаа нь бас ачаалал дээр ачаалал нэмж байгаа гэдгийг цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвтээр бид онцолж байна. Зүгээр аштай танаас зүгээр байгаа аштай. Үдшийн цагаар дүүргийн эмнэлгүүдэд согтуу агсан тавьсан иргэд эмч эмнэлгээр үйлчлүүлэх хэстийн аюулгүй байдал эрүүл ахуй 5 тухыг эвдээд 3 жилийн өмнө үзэж байна. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэгэлсэн этгээдийг албатан эрүүлжүүлэх тухай хууль нь 2013 оны 7 дугаар сарын 5-нд нэмэлт өөрчлөлт ороход эрүүлжүүлэх байр нь эрүүл мэндийн яамны харьяа байна гэсэн заалт орсноор ийхүү эмнэлгүүд ухаангүй согтож очих газаргүй болсон иргэдийн эрүүл мэнд аюулгүй байдлын өмнө хариуцлага хүлээх болсон. Гэтэл хуулийн уг заалт хүнд өвчтний улмаас угаасаа ачааллаа дийлэх байсан эмнэлгүүдэд нэмэлт ачаалал авчирснаас гадна согтуу хүмүүс бие засах, бөөлж хүзэгдэл түгээмэл гардаг учраас эмнэлгийн халдваргүйчлэлтийн асуудал цаашлаад эмч бусад өвчтний аюулгүй байдалч занал хийх асуудлыг бий болгоод байгаамаа. Үзэгчдээ бид яг энэ сэдвийг студид үргэлжлүүлэхээр сэтгэл судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Насан Цэнгэлийг зочноор ураад байна. Эмнэлгүүд эрүүлжүүлэхийн үүрэг гүйцэтгэсээр байх уу? Яг энэ асуултыг яг одоо байгууллага болгон шинжилгээ үйл ажиллагаа тэмдэглэж байгаа энэ үед танаа эмнэлгүүд дээр ачаал ямар байгаа та
холбож асууя. Хүүхдүүд нь одоо хэвдэх одоо тийм ээ орон хүрэлцээ багтай эмнэлэг бол маш их ачаалтаа ажиллаж байгаа. Эмчнэр бол уртсан цагаар ажиллаж байгаа. За энэ нөхцөлд бол яг одоо энэ архитан согтурсан тийм ээ. За энээсээ болоод одоо согтсон иргэдийг авчирч ирж байгаа нь бол эмнэлэг үйлчлэгээний ажлыг бол их маш их хөндрүүлж байгаа. Мэдээж согтуу хүн эмч өөрийгөө хянах чадваргүй хүмүүс байгаа. Тэгэхээр эмнэлгийн байгууллагын ажилтнуудад одоо аюулгүй байдлаас ахуулаад тийм үү ачааллаас гадна бусад асуудлууд байна. Ер нь архин дондох эмгэгтэй ахыг эмгэгтэй хүмүүс бол голд унтаа байдлаар согтдгийг. За ингээд гудамжинд ингээд унтцсан байх үед нь цагдаагийн байгууллагууд за тэгэл хүмүүс зарим нэг нь одоо босод хүмүүс ч бас авчирч ирдэг. Эдгээр ингээд хурж ирэхлээр эмнэлгийн байгууллагад ингээд авчираад ингээд тавьчихаар нөгөөдөл нэг хэдэн минут унтна босоод сэрнэ. Тэгэнгүүтээ агсан согтуу тавих. За хүнд хөнгөнөөр бийцсах тийм ээ. Тэнд байгаа одоо бүх одоо эмнэлгийн дотоод журмыг одоо алдагдуулаад энд үйлчлүүлж байгаа хүмүүсийн тав тухтай эмчлүүлэх нөхцөлийг алдагдуулаад байж байгаа нь бол маш эмгэлтэй. Ер нь бол эмнэлэг бол яг энэ одоо эрүүлжүүлэх байраар бол дэлхийн улс оронд бол ажилдгүй маа. Тэгээ манайд л ийм байдал бол болчлоо. Уг нь бол цагдаагийн байгууллагын харьяанд нөгөө эрүүлжүүлэх, хуучин эрүүлжүүлэх хэвээр байгаач татан бугтаагүй. Тэр бол одоо тусгаарлах байр нэрээр одоо улсын хэмжээнд яг одоо энэ тоо мэдээгөр бол баг 40 байр бол байдаг. За тэрний 10 байр нь бол Улаанбаатар хотод, 30 байр нь бол одоо аймагуудад, зарим одоо мандал ч юм уу, говь сүмбэр тийм ээ хүн ихтэй сумуудад энэ бол байдгийн билээ зогццсон сум метр. Тэр байр бол үйл ажиллагаагаа явуулж байгаа. За тэн дээр бол одоо энд саатуулах байрны дарга эмчнэр байдаг. 16 эмч байдаг. За хуучин тоо мэдээс 100 гаруй бас бага эмчнэр бол энэ тусламж үйлчлэгээ үзүүлээд цагдаагийн байгууллагын харьяаны одоо эмч эмнэлгийн ажилтнууд бол тэнд бол байд юм аа. Тэнд уг эмнэлгийн ажилтан байдаг. Тэгэхэд эрүүл мэндийн халдваргүйчлийн өндөр дэглэм сах ёстой ийм газар ийм хүмүүсийг авчираад идэг. Хуулиараа бол уг нь яг агсан цогтуу тавиад зөрчил гаргаад байгааг нь эрүүлжүүлэх рүү таны түрүүний хэлсэн шиг томото унтж байгааг нь эмнэлэг рүү гэж хуваарлаад идэг. Гэтэл томото унтах биш, ирээс хэрэг та нарыг бас нөгөө л зөрчил гаргах нөхцөл байдлыг үүсгэж байгаа тийм үү? Агсан согтуу тавиа, зохиж авах тийм ээ ийм тохиолдлууд л гардаг. Тэрийн болгон одоо жишээлбэл тоо мэдэгээ гарга цагдаагийн байгууллага тэгдэг л дээ. Эмч эмнэлгийн ажилтан нар завгүй байдаг учраас энэ хүн намайг зохиж авсан. Энэ хүн одоо биднийг ингэсэн гэд ингээд тэрийн болгон маргааш өргөдөл бичээд гүгэд авах хүн тэрийн болгон байдаггүй. Нойргүй тэгээ айцтай хонж байгаа эмчээс бид нэр өөр бусад өвчтнүүд жинхэнэ хүнд амь насны дээсэн дөрөөн дээр ирсэн хүмүүсийн амийг аврахыг шаардаад байгаа юм шүү дээ. Тий. Одоо хуулийн төслийг та бүхэн яаж өөрчлүүлэх саналтай байгаа? Энэ хуулийн төсөл дээр бол яг энэ одоо хуучин харьяан дээр тийм ээ эрүүлжүүлэх байр гэж байгаа. Хөдөө аймагуудын 30 эрүүлжүүлэх байр, Улаанбаатар хотод байгаа 10 эрүүлжүүлэх байр. Одоо бол зүгээр саатуулах байр нэртэй байгаа. Энийг л одоо тэр нөхцөл тийм ээ өшөө тэрний одоо тэр дотор нь өөрчлөлтийг л тодорхой хэмжээгээр жоохон зохицуулт хийхдээ энэ бол боломжтой байгаа юм. Хуулийг бас хууль зүйн яам ч юм уу бусад хуулийн байгууллагатаа зөвшөлдсөж байна. Нөгөө та бүхний нөгөө эсрэг талынхаа энэ нөхцөл байдлыг ойлгож ухаарч хүлээж авч байна уу? Ер нь архин дондох эмэгтэй хүн бол бие бялдрын олон эмэгтэй байдаг л да. За тэдгээр одоо судалгаагаар бол жишээлбэл Монгол хүний дундаж нас 69 байхад бол архин дондох эмэгтэй хүн 20 насаа байх нь бол наслсан судалгаа бол байдаг. Тэгэхээр 49 настайгаа нас барж байгаа. Тэгээ магадгүй одоо согтсон үедээ эрүүжүүлэх байрны ганц 2 тохиолдлоор бол нас барцсан байхад бол за энэ бол эрүүжүүлэх байранд одоо нөгөө цагдаа нар зодоод энэ хүнийг алчихсан гэдэг асуудал тавьснаас болоод л энэ хууль зүйн яам бол энийг бол авахаас бол эрс одоо тийм ээ татгалцсан энэ асуудлаас зайлсхийсэн л арга гэж би бол одоо үздгийн яг энэ дээр бол хууль зүйн яам бол ер нь бол энийг бол дэмжихгүй байгаа. За тэгээд энийг бол улсын их хурлын нийгмийн бодлого боловсрол соёлын шинж тухааны байнгын хорооны гишүүд бол харин их хурлын гишүүд бол энэ хуулийг бол одоо тийм ээ бас санаачлах хэрэгтэй байдаг учраас энэ хуулийг бол одоо бас хилцүүлъя гэсэн ийм л шийдтэй өчтөр эрүүл мэндээс яамн дээр бол гарч илээ. Уг нь бол олон нийтийн нөхцөл байдлыг ойлгоод байна шүү дээ. Хин ч гэсэн эмнэлгийн байгууллагаар үйлчилж байгаа хажууд нь цогтун эрүүл ахуй талаас, аюулгүй байдал талаас, ер нь бүх талаас нь аваад үзэхэд нэг дор энэ хоёрыг хойлох боломжгүй гэдгийг олон нийт ойлгоод байна. Тэгээд яг үүндээ хууль зүйн хамт та бүхэн ажлын хэсгийнхэн энэ нөхцөл байдлаа биечлэн үзүүлж танилцуулсан уу? За энэ дээр ер нь бол байдлыг бол мэдж байгаа бид нар. Ер нь өөрснөө бас энэ хүмүүстэй олон жил тийм ээ олон 10 жил ажилласан учраас байдлыг бол мэднэ. Тэгээ энэ дээр хамгийн гол гаргалгаа бол юу байна гэхээр ер нь бол энэ албадан эрүүлжүүлэх за албадан саатуулах нь одоо цагдаагийнхын төв байгууллагын харьяадаа байгаад тэд нар нь бол ойр зургийнхан тийм ээ яалтаа тусламж төр зүрийн ингээд
тусламжаа бол тэнд бол үзүүлчихнэ. Тэр хүний биеийн байдал бүр хүндрээд байхад бол одоо эмнэлэг тэр эрүүлжүүлэх байрлалнаас нь очиод тэр хүнийг одоо авах боломжтой нэгдүгээр хувилбар. Хоёрдугаар шийдлийг нэлээд шүү дээ. Шийдлийг хэлээд тийм гарцвал байгаа юм. Тэгээд энэ албадан эрүүлжүүлэх саатуулах байранда өнөөдөр одоо орон гэрээ хаана байгаагаа мэдэхгүй байгаа хүмүүсийг амь насыг нь хамгаалах зорилгоор одоо нэг өснө тийм ээ одоо тэднийг хүлтгөөс нь сэргийлээд тэнд нь одоо тодорхой хэдэн цагт байгаад согтуу нь гараад сэрхлээр нь одоо гаргаад явуулчих болцоо бол бас байгаа гэдгийг бол хэлье гэж бодож байна тийм. За баярлалаа. Бидний ярилцах цаг өндөрлөө. Үзэгчдээ бид эмнэлгүүд эрүүлжүүлэх хэвээр үлдэхүү гэсэн сэдвээр сэтгэл судлалын үндэсний зөвийн ерөнхий захирал Насан Цэнгэлтэй ярилцлаа. Цагийн үрдийн сэдвийг дараа дахин хөндлөнө. Дэлхийн зах зээл дээр тонн нүүрс $100 даваад байхад 5 толгойн бүлэг ордод тонн түүхийн нүүрс $30 байгааг бид урд нь мэдээлж байсан. Ерөнхий сайд өнгөрсөн 11-р сард 5 толгойн бүлэг ордод ажиллах үеэрээ энэ асуудлыг хөндөж Монгол улс нүүрсний зах зээлд нэгдсэн нэг бодлоготой байх болно гэдгийг хэлсэн. За ерөнхий сайдын энэ үг өнөөдөр харин ажил хэрэг болж 5 толгойн бүлэг ордод олборлолт явуулж байгаа компаниуд нэг үнээр нүүрсээ экспортлохоор болжээ. За Energy Resource компани мөн Эрдэнэс 5 толгой компани хамтраад нүүрсээ угаагаад зах зээлд гаргахаар тохиролцож чадсан байна. За ингэснээрээ Монголын 1 тонн нүүрс $120 хүрэх бүрэн боломжтой болжээ. Өнгөрсөн 11-р сард ерөнхий сайд 5 толгойн бүлэг ордод ажиллахдаа нэг орд газрыг 3 компани хуваагаад худалдаа авагч нартай дураараа үн тохиролцдог асуудал байж болохгүй. Энд аль нэг компани эрх ашиг үйлчлэхгүй Монгол улсын эрх ашиг байх ёстой гэдгийг онцолсон. Өнөөдөр Эрдэнэс 5 толгой компани уурхайн аман дээрээс 1 тонн нүүрсийг $50 борлуулж байгаа бол Energy Resource компани угаасан тонн нүүрсийг $120 гаруй борлуулахаар худалдаа авагч нартай гэрээ хийжээ. Сүүлийн үед бол засгийн газраас ерөнхий сайдын өгсөн одоо чиглэлийн дагуу нөгөө талаасаа уулуурхаан хүнд үйлдвэрийн яамны бодлогын хүрээнд зангидаад авсан арга хэмжээнүүдийн хүрээнд бол одоо тэр жижиг код одоо зах зээлийн үнээс хамаагүй доогуур өгж ирсэн 12 сарын 1-ээс $50 болгож өсгсөн үнийгээ ч гэсэн цаашдаа баримтлаад явна гэж ярьж байна. Цаашдаа бол нэмүрдэг шингэсэн баяжуулсан бүтээгдэхүүн гаргая гэдэг тал дээр бол хоёр компани ярилцаад явж байна. Монголынхаа эрх ашигын төлөө компаниуд нь хувийнх болон төрийн эмчийн компаниуд нь хамтраад ажиллах бүрэн боломжтой л гэж үзэж байна. Энийг бол бүрэн дэмжиж байгаа. Он гараа 5 толгойн бүлэг ордоос гарч байгаа нүүрс нэг л үнээр зарагдана. Үүнийг засгийн газраас дэмжиж байгаа. Энэ бол Монгол улсын эрх ашиг юм аа. Бид нар шууд нэг цонхны бодлогын хүрээнд угааж нүүрс борлуулж байгаа угааж байгаа компаниудаа зах зээлийн үнээр нүүрсийг нийлүүлээд тэгээд тэр компаниараа угаалгаад нэг цонхны бодлогоор нүүрсээ гаргах тэм шийдэлт хүрчихсэн. Energy Resource компанийн энэ талаар бид нар тодорхой хэмжээний санал солилцчихсан. Тэгэхээр зах зээлийн үнээр Energy Resource компани манай нүүрсийг худалдан аваад угаагаад зарж борлуулах бид нар тэм тохиолцоонд иргэд нөрцсөн байна. За төрийн нэгдсэн бодлого нэг үнийн асуудал 5 толгойн бүлэг ордод дээр л яригддаг зүйл биш ээ. Нарийн Сухад нүүрсний ордод шинэ асуудал сөхөгдөг. Ерөнхий сайд Нарийн Сухатын ордод ажиллах үеэр Нарийн Сухад шивээ хүрний чиглэл төмөр зам хувийн хвшлийнхэн барихыг дэмжиж Монголын нүүрс нэг бодлого нэг замаар гарах ёстойг хэлсэн юм а. Энэ нь үеийн засгийн газрын үед хүлээгдэж байсан шийдвэр вэ. Тэр одоо тэрийг бол одоо нэгдсэн үнэтэй болгоод тэгвэл аль айланда ашигтай л байх гэж хараад шүү дээ. Ер нь бол тэгэл нэгдсэн л болгоул дээр л шатд шүү дээ. Арт дэрэт нь одоо ингээл ашигтай юм шиг ашиггүй юм шиг хэдэн хувьцаа аваад тэгэл тэрнгээрээ одоо юм хийж чадахгүй хоёрын хооронд тэгэл ер нь бол нэгдсэн л дээр явчихж байна. Нэг үнэтэй л байж ижил явах үсгэл дээгүр дагуурынхаа шинжчин дээр тэгэл хямдхны л хүн авна үстэй. Эх хонд олон улсын зах зээл дээр нүүрсний үн өсөх хандлага байгаа. Энэ байдлыг ашиглаж Эрдэнэс 5 толгой компани баруун зүүн цанхын олборлтыг зэрэг явуулж улсын төсөвд $100 гаруй орчим сая төвлөрүүлнэ гэсэн урьдчилсан тооцоо гаргажээ. Хамгийн гол нь манай улс нэг үнээр нэгдсэн бодлогоор нүүрсээ зах зээл дээр гаргана. 2010 онд оюу толгой төсөл эхэлж явах үед жилд $1-2 сая ханган нийлүүлэлт авч ирсэн бол за өнгөрсөн онд $66 сая, энэ онд $75 сая болж өссөн байна. Цаашид 70 дуурайхан бүтээн байгуулалтад дагаад нийлүүлэлт одоо улам өсөх хандлагатай болж байгаа энэ үед ханган нийлүүлэгчдийн зөвлөгөөний зохион байгууллаа. 2015 онд Монгол Улсын засгийн газар оюу толгойн хөрөнгө оруулагч талтай 70 дуурайхан бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөнд гаруй үсэг зурснаар 2 дахь шатны томоохон хөрөнгө оруулалтын үе даалга нэгдсэн. 70 дуурайхан бүтээн байгуулалт энэ оны 6 дугаар сараас эхэлснээс хойш ханган нийлүүлэлт өсөх, идэвхтэй харилцагч компаниудад бизнесээ өргөжүүлэх боломж олгосон гэж үзэж байна. Хятадаас цемент оруулж ирдэг гэсэн байхгүй юу? Компаниуд. Тэгээ одоо сая сүүлийн үед болохоор дандаа хөтлийн цементээр нийлүүлэлт хийж байгаа юм байна л дээ.
Тэгэл жишээлбэл энэ бол өөрөө аюу том чухал зүйл болж байгаа байхгүй яа. Тэгэхээр тэнд явж байгаа жолооч нар нь дандаа Монгол жолооч нар Монгол компани тээврийн Монголын цемент аван гэхэр чинь манай доллар маань манад шингэж ин гэсэн үг байхгүй. Би энд байгаа бүх ханганы нийлэгчид энэ бүгдээрээ өсөж өндөж ажлын нөхцөл байдал болоод компани өөрийнх нь соёл нь нэлээд өндөр түвшинд хүрсэн гэж би ойлгож байгаа. Саяхан оюутлогоо компани маань урт хугацааны гэрээ байгуулсан. 1 жилээс 3 жил хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдаж авахар. Тэгээ энэ дээр одоо ханшийн зөрүүг бол 6 сар тутамд шинжилнэ гэсэн ийм хүсэлт оюутлогоогоос тавьдаг. 6 сар тутам биш ядаж 2 сард те 3 сарын хугацаанд валютаар худалдаж авахгүй маа гэхэд энийг одоо төгрөгөөр үний одоо ханшийг бол 2 сар тутам шинжилж явах боломжтой юу те. Чартерын нислэг гэж зөвхөн оюутлогын ажилчдыг явуулдаг. Зарим тохиолдолд болохоор ханганы нийлүүлэгчдэг болохоор хэрэг суудал байгаа тохиолдол явуулдаг. Тэгээ ханганы нийлүүлж байгаа компани болохоор тийшээ нь үе үе явах шаардлага нэлээд гардаг сайт руу. Тэгэхээр бид нар яадаг гэхээр 70-100 нисэн тэгээ машинаараа нөсөөл хотоос машинаар тийш явна. Цаг нэлээд алддаг. Тэгэхээр тийшээ нь шууд нислэг одоо ялангуяа далд уурхай дээр өргөжөөд явж байгаа тохиолдол нь хийх тийм болцоо юм байгаа юу. Эндээс гарсан асуудлуудыг би оюу толгоон одоо гүйцэтгэх хөдөлгөөнийг тавина. Одоо жишээ нь одоо шууд нислэг 3 компани хийж байгаа юм байлаа. Ягаад Монголд туслан гүйцэтгэгч нар ягаад одоо компанид явуулах боломж байгаа юм уу, байхгүй байгаа юм уу? За байдгүй бол бид нар цаашдаа магадгүй зам тээврийн яамн дээр эрэлт их байгаа юм бол өөр компанид ороод нислэг хийж болдоггүй юм уу? Бидний зүгээс төрийн зарим болон оюутлууд уламжлах асуудлуудыг бол бид нар бол шийдэх ёстой. Оюу толгой төсөл эхлэх үед буюу одоогоос 6 жилийн өмнө нийт худалдан авалтын 34% Монголын компаниуд нийлүүлдэг байсан бол за энэ оны байдлаар 61% хүрч өсчээ. Засгийн газрын хувьд 100% дотоодоос нийлүүлэх бодлого барьдаг. За ер нь бол дараагийн том төслүүдэд гэрээ байгуулахдаа олон жилийн наадах цаадахыг харж өргөн судалгаанд үндэслэж гэрээг хийхэд анхаарах шаардлагатай гэж сануулж байгаамаа. Бүх гэрээний дээр анализ хийдэг байж цаашдаа байгаа 20-30 мэдгүй 40-50 стратегийн ордуудаа Хятадтай, Японтой, Германтай ажиллах бид нар өөрөө гэрээ хэрэгцүүтэй байж хүч юм бэл. Энэ эрдэс баялагын судлалын чиглэлээр Монгол өөрөө бодлоготой байж явахгүй бол энэ гэрээнүүдийн чинь хэн нэгэн сайд хэн нэгэн улс төрч гараа хийх биш, судлаачид бодлогын хүрээлэл нь хийдэг. Тэрнийхээ дүгнэлтийг Монгол авдаг байж хийж явах ёстой юм бэл. Оюу толгой компани харилцагч нийт 3800-аар байж байгаа гэж би. За үүнээс 800 орчим нь энэ жил ханган нийлүүлэгчээр ажиллаж байгаа бөгөөд за үүний 549 нь Монгол улсад бүртгэлтэй компани байна. Энийг манайхан өөрсдөө мэдэхгүй бол. За Монгол Япон хоёр улсын хооронд байгуулсан эдийн засгийн түншлэл энэ оны одоо 6 дугаар сарын 7 өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болж Монгол улсын 5700, Японы 9300 одоо нэр төрлийн бараа бүтээгдэхүүн импортын гайлын татвараас чөлөөлөгдсөн байгаа. Тэгвэл өнгөрсөн 6 сарын хугацаанд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр бизнес эрхлэгчдэд ямар үр өгөөж өгснэг бид сурвалж ирсэн юм а. Өмнө нь манай үйлдвэрлэгчид $100,000 ноосоо идэл Японд гаргахын тулд 10-аас $14,000 гайлын татвар төлдөг байсан. Харин эдийн засгийн түншлэлийн хүрээнд 5,700 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүний 77.3%-ийг импортын татвараас чөлөөлөхөр болсон. Мөн ноолуурын бүтээгдэхүүний гайлын татварыг чөлөөсөн. Ингэснээр эхний 3 улиралд Япон руу экспортлсон самнсан ноолуурын хэмжээ мөнгөн дүнгээрээ өмнөх оны мөн үеийнхээс 3.8%-аар өссөн байгаа юм а. Хөнгөлөлт идэх боломжтой нэг бүтээгдэхүүн нь идэл. Манайх нэг 60-70 сая төгрөгийн экспорт хийдэг. За үүний бол одоо дийлэнх хувь нь бол Японд байх жишээтэй тийм ээ. Тэгэхээр энэ бол одоо төрийн бодлоготойгоо уялдаад энэ экспортыг хийх бүрэн боломж байгаа. Монголоос эсгий бүтээгдэхүүн экспортлдог Японы бизнес эмэгтэй Хитомигийн хувьд жилд 4-өөс олон удаа Монголд ирдэг болсон. Эдийн засгийн иж бүрэн түншлэл хэрэгжиж эхэлснээр бизнес эрхлэгчдэд Японы визийг 1, 3, 5 жилийн хугацаатай олгож, Японы бизнес эрхлэгчдийг визгүй болгосон нь хөрөнгө оруулалт, ноу-хауг нэвтрүүлэх, бүтээгдэхүүний 3 дахьч зах зээлд нийлүүлэх, бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн тогтолцоонд нэгтгэхэд чухал нөлөө үзүүлж байгааг Япон түншлэгчид хэлж байна. Бид ноосон занглаад ундын хоршооны бараа бүтээгдэхүүнийг Японы 10 гаруй дэлгүүрт борлуулдаг. За жилд 4 удаа бүтээгдэхүүнээ худалдаж авахар өөрийн биеэр Монголд ирдэг. Монголын үндэсний онцлогийг шингээс эсгий урлагийг Японы хэрэглэгчид маш их сонирхож эрэлт ихтэй байдаг. За гэвч хэд тод өнгө болон загвар дизайны хувьд сайжруулах шаардлагатай гэж сануулдаг. Ноосон занглаа эсгий эдлийн хоршоотой ижил боломж Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бүртгэлтэй 33,000 аж ахуйн нэгжийн өмнө бий. Ийхүү эдийн засгийн түншлэлийн үр дүн гарч эхэлсэн. Гэхдээ эргэж харах, сайжруулан зохицуулах шаардлагатай асуудалч цөөнгүй байна. Тэгэхээр энийг чинь болохоор
бид нэр ерөнхийдөө эскигээ хөнгөлөгдөж байдаг. Тавч гэхээр хөнгөлөгдөхгүй болчихж байгаа. Өнөөдрийн байдлаар Японд бүтээгдэхүүнээ экспортлохын тулд Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас гар лүүслийн гэрчлэгээ авсан аж ахуйн нэгжийн тоо ердөө 30 байна. Үүнд ноос ноолуур, эсгий идэл, адууны хатаасан мах, дайвар бүтээгдэхүүн, хивс зэрэг цөөхөн хэдхэн нэр төрлийн бүтээгдэхүүн багтаж байгаа юм а. Хэдийгээр нийт 5700 төрлийн бүтээгдэхүүн татварын хөнгөлөлтөнд хамрагдагч яг Монголын жижиг дунд үйлдвэрүүдийн хамгийн олноор үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүнүүд татварын хөнгөлөлтийн гадуур үлдээд байгаа юм а. Тухайлбал одоо эски тавчиг цэцэргэн болон одоо түүгээр ирсэн зарим нэг төрлийн бүтээгдэхүүнүүд гэх мэтлэн одоо бидний Япон улсад экспортлж чадах цөөн нэр төрлийн зарим одоо бараанууд хамрагдаж чадаагүй байгаа. Тэгэхээр энэ тал талаар бид нэр бас одоо холбогдох төрийн байгууллагуудтай хамтраад энэ талын бараа бүтээгдэхүүнийг нэмж хамруулах талаас нь ажиллах шаардлагууд их гараад байгаа. Эдийн засгийн түншлэлийн нөгөө тал нь импорт. Өнөөдөр Монгол улсын импортлж байгаа бараа бүтээгдэхүүний 80% зөвхөн автомашин эзэлж байна. Харин Японы өндөр технологи манай үйлдвэрлэлийн салбарт нэвтрэх бас нэг боломж нэгдсэнийг аж ахуйн нэгжүүд ашиглаж чадахгүй байна. Өндөр технологи бүхий тоног төхөөрөмжийг Монгол улсын нутаг дэвсгэрт оруулаад эргээд энэчний эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх энэ талаараа бол ач холбогдолтой тийм. Монгол улс жилд 300-аас 500 сая долларын гадаад худалдаа хийдэг. Гэтэл үүний дөнгөж 3% л Японы бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Мөн Монгол улсын экспортын бүтээгдэхүүний 1.3% нь Японд гарч байна. Эдийн засгийн түншлэлийг бүрэн дүүрэн ашиглаж чадвал энэ тоо цаашид хэдэн 10 дахин нэмэгдэх боломжтойг эдийн засгчид хэлж байгаач биднийх үндсэн жижиг гэхгүй асуудлуудыг шийдэх бодлого бас өгүүлэгдэж байна. 1950-1990 оны хүртэл хугацаанд манай улс жонш экспортлж ихэнх хэмжээний ашиг хүртдэг байсан. 60 гаруй жилийн өмнө Хинтээ аймгийн Бэрх болон мөн Дундгой аймгийн Хулдын жоншны уурхайд одоогоо оюутлага болон мөн таван толгоос дутгааргүй хэмжээнд хөрөнгө оруулалтыг хийж байсан гэдгийг Монголын жонш олборлагчдын холбооныхан хэлж байсан. За Монгол орны жоншны чанар дэлхийд тэргүүлдэг. Тиймээс Монголын жонш одоо ч гэсэн олон улсын зах зээлд эрэлт хэрэгцээтэй байгаа гэдгийг тэд хэлж байсан юм а. Энэ талаарх сурвалжлагыг одоо үзэгч та бүхэнд хүргэе. Бэрх тосгон 2500 орчим хүн амтай эдгээр иргэдийн ихэнх нь тосгоныхоо төвд амьдардаг учраас хаагдсан уурхахаас гар аргаар жонш олборлож амжиргаагаа залгуулдаг байна. За энэ жоншны уурхаа бол 1950-аад оны ихээр бол ашиглалтанд орсон. За харин 1990-ад оноос хойш бол одоо алдагдaltaй ажилласан учраас үндсэн уурхаа зогссон. Одоогийн байдлаар орон нутгийн иргэд бол одоо гар аргаар ийм олборлолт явуулдаг юм байна. За энэ ам гэхэд л доошоо одоо 40 м гүнээс ингэж дээшгээ жонш татдаг юм байна. Дороо бол тийм чинь нуурхад бас эрсдэлтэй юм тий. Ой яг зарим хатуу газар бол гайгүй. Зарим эвгүй газар бол эвгүй л дээ. Зарим өөр эвгүй газрууд байгаа шүү дээ. За уурхаа идэвхтэй ажиллаж байх үедээ юу 1950-аас 1980-аад оны үед улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлдэг Монгол орны хамгийн ашигтай ажилтдаг уурхайнуудын нэг байжээ. Тиймээс уурхайг дагаад тосгон бий болж 500 орчим айлын орон сууц баригдаж хүн амын тооч нэмэгдэж 4000-д хүрч байжээ. Харин уурхай хаагдсанаар энэ тосгоны амьдралч зогссон гэж хэлж болно. Ийм жишээ Дундгой аймгийн Хулд сумын уурхайд ч давтагдж байна. Эдгээр уурхай нь нөөцгүй, цаашд ашиглах боломжгүй гэж зогссон юм биш. Тухайн үедээ хөрөнгө оруулалт техник технологи хоцрогдлоос болж уурхай үүдээ барьсан. Хэрвээ одоо энэ уурхайг бид ашиглаж эхлэвэл их хэмжээний ашиг хүртэх боломжтой гэж жонш олборлагчид, судлаачид хэлж байлаа. Хуваараа ашигт мултмал олборлох гэдэг нэг шинэ хууль гаргаж ирээд тэрийг нөгөө аймгийн засаг дарга нар буруу хэрэглээд одоо тэгэл үндсэн орд руу ч нинж оруулаад одоо тэгэл манай тэр жоншны том ордод ч баллаад байгаа шүү. Тэгээд 100 метрийн гүн 200 метрийн гүндээс биднес тэр жоншоо дараа нь яаж авах юм бэ л гэж асуудал яригдаад байгаа. Манай улс жоншны нөөцөөрөө дэлхийд 5, жоншны чанараараа 2 дугаар байрт ордог. Өөрөөр хэлбэл Монгол оронд байгаа жонш нь ямар нэгэн холцгүй цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ хөрөнгө оруулагчдын анхаарлыг татдаг байна. Жилээс жилд манай олборлагч болоод үйлдвэрлэгчдийн тоо цөөрж байна. Тэгэхээр энэ асуудлыг хэрхэн улам их амжилттай ажиллуулах вэ? Монголын эрдэс байлгийг дэлхийн зах зээлд яаж хүргэх вэ? Гэхдээ боломжийн өндөр ашигтай үнээр яаж хүргэх вэ гэдэг асуудлыг хөндөё. Монгол Улсын засгийн газар дээр уул уурхай амны санаачлагтайгаар Монгол жонш хөтөлбөр хэлэлцэгдэх гэж байна. Тун утгагүй хэлэлцэгдэх болов гэж найдаж байгаа. Энэ хөтөлбөр хэлэлцэгдснээр бид бүхэн уул уурхай нэгдсэн бодлогын асуудал ирье. Гэхдээ манай салбарыг баян жоншны салбарыг өөдөн татснараа бусад салбаруудад жишг болгоё.
Манай улсаас жонш худалдаж авдаг Оросын холбооны улсын ММК компани сардаа 30 мянган тонн жонш боловсруулах хүчин чадалтай. Энэ компани манай улсаас сардаа 3 мянган гаруй тонн жонш авдаг юм байна. Хэрвээ бид сардаа 10 мянган тонн жонш экспортлог болчихвол манай улсад орж ирэх валютын урсгал нэмэгдэнэ гэдгийг тэтгэлж байлаа. Хамгийн гол нь шинээр уурхай нээхгүйгээр одоо балгас болчихсон байгаа уурхайнуудаа эргүүлээд ашиглахад жоншноос тодорхой хэмжээний ашиг хүртэж болно гэж жонш олборлагчид тооцоолж байгаа юм а. 1992 онд батлагдсан ардчилсан үндсэн хуулийн ач холбогдол үндэс нь нийгмийн хөгжилд гүйцэтгэсэн үүрэг оролцоо хэрэгжилтийн байдал цаашид хэрхэн боловсронгуулах талаар улс төрчид эрдэмтэд судлаачид байр суурин илэрхийлж байна. Улсын хурлын тамгын газар нэгдсэн үндэсний байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газартай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгууллаа. 1992 оны шинэ үндсэн хуулийн төслийг тухайн үеийн улсын баг хурал 4 удаа хэлэлцэж олон нийтээр 3 удаа хэлэлцүүлж байсан. Эцэст нь 1992 оны 1-р сарын 13-ны өдөр батлан тунхаглаж байсан юм. Шинэ үндсэн хуулийн үндэс нь ач холбогдлын талаар улсын хурлын дэд дарга нэмд орж эрдэм шинжилгээний хурлын үеэр дурдлаа. Энэ хугацаанд ардчлалын тулгуур үнэт зүйлс шинэ үндсэн хуулиар эргэцэн хувьд баталгаажиж тэдгээрийн хэрэгжилтийн явц үрдүнгээр өнөөгийн Монгол улсын хөгжлийн өнгө төрх цаашдын ирээдүй тодорхойлогдож байна. 1992 онд ардчилсан шинэ үндсэн хуулийг баталсан монголчуудын төр хууль цаазын сэтгэлгээнд нэн содон үзэгдэл болсон гэж улсын хурлын гишүүн Лүндэ Жандсан дүгнэж байна. Харин үндсэн хуулийн үзэл санааг бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаад дүгнэлт хийх, цаашдаа зарим чиглэлийн өөрчлөлт оруулах, боловсронгуй болох шаардлага байж болох юм гэдгийг эрхэм гишүүн тайлбарллаа. Улс орны хөгжил дэвшил, эрх зүй төрийн төлөвшил, хүний эрх чөлөөний баталгаажлалтыг ураг шахуулахын тулд үндсэн хууль зарим нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагыг мэдэрч байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулахын тулд юу болохгүй байгааг зөв уншилж нийгмээрээ хүлээн зөвшөөрөх нь чухал юм а. Харин академич Амар санаагийн хувьд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудалд болгоомжтой хандах учиртай гэдгийг сануулж байна. Монголын үндсэн хууль бол нэг ертөнцийн За 1 минут болтлаа. Жишгээс гажаад байгаа юм байхгүй. Аль улсын жишг, дэлхийн жишг болчоод бид гажаад байгаа. За цаашид үндсэн хуулийн гол үзэл баримтлал суур зохицуултуудыг алдагдуулахгүй байх ёстой гэдгийг ардын хурлын депутатаар ажиллаж байсан төр нийгмийн зөвтгөлтнүүдийн төлөөлөл сануулж байна. За үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нөхцөлд ард нийтийн санал бодлыг сонсож байж шийдэх учиртай гэж тэд үзэж байна. 2000 онд оруулсан дордуусан 7 өөрчлөлтөд үндсэн хуулийн ардчлалын амин сүнсийг би аваад хийсэн гэж боддог. Тэр одоо бид өөрчлөлт нэмэлт өөрчлөлт хийх гэж байгаа бол энэ дээр нэлээд улс хууртай тэр одоо үндсэн хууль нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хууль гэж байж байгаа тэр хуулиа барьж нэлээд улс хуурталтай олон том нэрээ хэлцүүлж ингэж л шийдэх шаардлагатай гэж үзэж байгаа. Засгийн газрын хувьд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий эсэх талаар судлах, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан гэсэн тайлбарыг засгийн газрын хэрэглэх газрын дарга Мөнхбат өглөө. Хэрвээ үндсэн хуулийг өөрчлөх одоо шийдэлд хүрэх юм бол за нэмэлт байна уу, өөрчлөлт байна уу ингээд шийдэлд хүрэх юм бол энэ ард нийтийн санал асуулга олон нийтийн санал бодол тулгуурлагдж хийгдэх хэрэгтэй. Парламентын засаглалыг илүү төгөлдржүүлэх, бэхжүүлэх чиглэлээр үндсэн хуульд зарим талын нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага бий гэж Монгол Улсын их сургуулийн профессор Эрдэнэ Цогт тайлбарлаж байна. Ухаалах юм бол ерөнхий сайд нь бол хууль тогтоох эрх мэдэлтэй бас тодорхой хэмжээгээр нөлөөлөх буюу хууль тогтоох эрх мэдлийн бас хэтэрхий одоо тийм давмгайлах байр суурийг бол тодорхой хэмжээгээр хязгаарлах юм. Төрийн тулгуур хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэсэг шийдвэрийг нийгмийн олон төлөөллийн санал бодол тулгуурлаж байж гарах шаардлагатай гэдэг тухайд эрдэм шинжилгээний хурлын үеэр яригдлаа. Улаанбаатар хотын утааг эрчимтэй бууруулах шинжлэх ухааны үндэслэлтэй хамгийн боломжит шийдлийг боловсруулж холбогдох төслөө засгийн газрын хуралдаанд танилцуулах үүргийг Монгол Улсын ерөнхий сайд Эрдэнэт боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон мөн шинжлэх ухааны академийнхэнд үүрэг болгож өгсөн байна. Улаанбаатар хотын утааг бууруулахтай холбогдох асуудлаар төсөл боловсруулна 2 үе шатаагаар хэрэгжүүлнэ гэж боловсрол, соёл, шинжлэх ухааны, спортын сайд Батсуур хэлж байна. За утааг бууруулахад чиглэсэн хамгийн боломжтой арга бүхий төслийг боловсруулж засгийн газрын хуралдаанд ойрын үед танилцуулна. Дараа нь хэрэгжүүлэх ажил эхэлнэ гэсэн тайлбарыг салбарын сайд өглөө. Энэ төслийг богино хугацаанд боловсруулад энэ төслөө хэрэгжүүлсний үр дүнд бол үндсэндээ Улаанбаатар хотын одоо энэ гэр хороолол мөн одоо гэр хороол донд байгаа байшин
барилгууд одоо нүүрс түлж утаа гаргадаггүй эцсийн үр дүнд бол энэ Улаанбаатар хотын утаа одоо бүр эрс одоо хэд дахин буурсан байх ийм үр дүнг хүлээж байгаа гэдгийг манай салбарын эрдэмтэд одоо ойлгож байгаа. За зөвхөн Улаанбаатар хотод биш цаашид томоохон төвлөрсөн суурин газруудад төслийг хэрэгжүүлснээр утааны асуудлыг шийдвэрлэх ёстой. За үүн шинжилх ухааны салбарын эрдэмтдийн ойрын зорилго чиглэнэ гэж боловсрал соёлын ухаан спортын ам болон шинжилх ухааны академийн үзэж байна. Улаанбаатарын утааг арилгах асуудлын суур судалгааны ажлууд бол манай шинжилх ухааны салбарын хүрээнд их хийгдсэн байдаг. Тэгээ эднэрийнхээ үндэслээд яг утааг арилгах бодиттой шийдэлтэй ийм төслүүд бол одоо хүртэл боловсрогдоогүй хэрэгжүүлээгүй ингээ яваад байгаа. Энэ ажлыг бол одоо шинжилх ухааны академийн түвшгэлэн байгуулсан ажлын хэсэг манай Монгол улсын шинжилх ухааны бүх салбарын хэрэгүүлэх эрдэмтдийг оролцуулан ингээ ажиллуулахад асуудлыг бүрэн шийдэх ингээ боломжтой гэж үзэж байгаа юм. За Улаанбаатар хотын утааг бууруулах төслийг техникийн шийдлийн хамт боловсруулж засгийн газар танилцуулна гэдгээ шинжилх ухааны академийн ерөнхийлөгч иргэдэл хэлж байна. За утааны асуудлыг шийдснээр иргэд эрүүл орчинд амьдрах үндсэн хуулийн зарчим хангагдана гэж шинжилх ухааны академийн удирдлага тайлбарллаа. Зөвшөөр Туркийн Анкара хотны Орос албаны улсаас тус улсад сууж байсан онц бөгөөд бүрэн ирэхэд элчин сайд Андрей Карловын амь насанд халдсан хэрэг гарсан өнөөдөр олон улсын хэвлэлүүдийн онцолж байгаа гол мэдээлэл болж байгаа. Тэгэхээр энэ халдлага Анкара хотын уран зургийн галерейд болсон байгаа. За Орос албаны улсын элчин сайд Андрей Карлов тус галерейдын одоо үзүүлгийн нээлтэн дээр үхэлж байх үедээ буудулж амиа алдсан юм. Энэ талаарх мэдээллийг нэгтгэн хүрэхээр манай эфирийн шууд студиуд томч төвшин жаргал ажиллаж байна. Орой мэнд төргийн төвшин жаргалаа. Орой мэнд төргийн. Тэгэхээр юуны төрөнд энэ мэдээлэлтэй холбоотой шинэ мэдээллүүдээс хүрэх үү? За тийм. Тэгэхээр сүүлийн мэдээгээр Орос улбаны улсын шуурхай мөрдөн шалгах багийнхан дипломатчийн амь насанд халдсан хэргийг мөрдөхөөр Анкарад ирээд байна. За Туркийн телевизүүдийн мэдээлж байгаагаар бол тус улсын хууль сахиулагчид нийтдээ 6 хүнийг саатуулан хориод байгаа юм байна. За эдгээр нь Оросын элчин сайд Андрей Карловын амьд халдсан мэвлүүд алтын таршин А болоод за ээж ихч хамаатных нь хүмүүс байгаа юм байна. За тэднээс мэдүүлэг авахын тулд Туркийн ID-ийн мужийн Сокотоос Анкарад авчирж байгаа юм байна. За ийм эмгэнэлт хэрэг гарсны дараахан Анкарад дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын ам болоод бусад хотууд дахь Америкийн дипломат төлөөлөгчийн газруудыг түр хаасан мэдээ байгаа. За албан ёсоор шалтгааныг нэрлээгүйч Анкарад дахь Америкийн нэгдсэн улсын элчин сайдын амны ойролцоо зэвсэгт итгээд гал нээсэн хэрэг гарсан. За мөн Оросын элчин сайдын амь насанд халдсан хэрэгтэй холбоотойгоор дипломатчид болоод тэдний арга ирийнхний аюулгүй байдлыг хангах зорилгоор ийм арга хэмжээг авсан байхаа гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм. За Анкара хотод Оросын элчин сайдын амь насанд халдсан хэргийг олон улсаар зэмлэн буруу шааж байна. Нэгдсэн үндэсний байгууллага, Европын холбоо, Арабын улс орнуудын холбоо, Шанхай хамтын ажиллагааны байгууллага зэрэг олон улсын болоод бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагуудын удирдлага, дэлхийн улс орнуудын тэргүүн нар энэ тухай мэдэгдэж, Оросын эрх баригчид болоод амь алдсан дипломатчийн арга ирийнхэнд эмгэнэл илэрхийлцгээж байгаамаа. За ихэнх нь энэ хэргийг террорист халдлага хэмээн үзэж байгаагаа илэрхийлж байна. Гин буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг мөн шаардаж байна. Мөн зарим улс орон түүний дотор Америкийн нэгдсэн улс энэ хэргийг мөрдөн шалгахад тусламж дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлж байгаамаа. За харин Украиний гадаад иргэн сайд Павел Климкин Оросын элчин сайдын амьд халдсан хэргийг буруу шаасан ч Сир болоод Украинд олон мянган хүний эрх зөрчигдөж амиа алдаж байгааг одоо Америкийн Орос улбаны улсыг буруутгаж байгаагаа Твиттер хуудасаараа дамжуулан илэрхийлсэн. За түнчлэн Украиний дээд радын гишүүн Владимир Парасюк дипломат төлөөлөгчийн амь насанд халдсан этгээдийг баатар хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн нь нэлээд одоо шуугиан тарьж байна. За үүнтэй холбоотойгоор Украины ерөнхийлөгчийн засгийн болоод засгийн газрын тэргүүн өндөр дээд албан тушаалтнууд энэ халдлагын талаар нэг ч мэдээлэл хийгээгүй нь Оросуудыг одоо үзэн ядах үзэл нь хүнлэг чанарыг нь устгаж орхиж хэмээн Орос улбаны улсын одоо холбооны зөвлөлийн зарим гишүүд шүүмжлэл өрнүүлж байгаамаа. За Анкарад болсон халдлага гарсан даруйд за Орос улбаны улс Туркийн харилцаа дахин хурцтаж болзошгүй гэдэг болгоомжлол юун төрөнд үүссэн. За ингэж болгоомжлох үндэслэл нь 2015 оны сүүлчээр Туркийн зэвсэг түвшнийхэн Оросын одоо байлдааны онгоцыг сүнөөсний дараагаар хоёр орны харилцаа эрс хүрч харилцан одоо 20 гаруй хэмжээнүүдийг авч ирсэнтэй холбоотой. За гэхдээ Оросын дипломат төлөөлөгчийн амьд хүрсэн хэргийн дараагаар Орос улбаны улс Туркийн эрх баригчид хоёр орны харилцааг муудах гэсэн энэ оролдлого бүтэхгүй хэмээн мэдэгдэж байна. За энэ халдлага гарсны дараахан Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин, гадаад иргэн сайд Сергей Лавров, гадаад тагнуулын албаны дарга Сергей Наришкин, холбооны аюулгүй албаны дарга Александр Бортников нартай шуурхай зөвлөгөөнийг хийсэн юм.
За энэ үеэр тэрээр гадаад хэргийн сайд Сергей Лавровт хандаж ажил үргээ гүйцэтгэж явахдаа амиа алдсан Андрей Карловт төрийн шагналыг нэхэн олгох, за түүний дурсгалыг мөнхжүүлэхийг үүрэг болгосон юм а. Карлов Андрей Геннадьевич бол маш сайн дипломатч байсан. Улс орноо төлөөлж суугаад ухаан улс орондоо нэр хүндтэй байсан. Туркийн удирдагчид төдийгүй улс төрийн бусад хүчнийхэнтэйж сайн харилцаатай, тэдний хүндэтгэлийг хүлээдэг хүн байсан. Түүний амь насанд талдсан хэрэг бол Оросын холбооны улс Туркийн харилцааг хэвийн болгоход чиглэгдсэн хүчин чармаалтыг тасалдуулах, Оросын холбооны улс Турк, Иран болон бусад улс орнуудын хүчин чармаалт гаргаж байгаа Сирид инх тайван тогтоох үйл явцыг үр дүнгүй болгох чиглэгдсэн өдөөн хатгалга. Үүний эсрэг барих хариу бол терроризмын эсрэг хийж буй тэмцлийг өргөжүүлэх, идэвхжүүлэх явдал юм а. За мөн Орос улбаны улсын ерөнхийлөгч Турк дахь дипломат төлөөлөгчийн газруудын аюулгүй байдлыг чангадахыг үүрэг болгосон байгаа. За Туркийн гадаад хэргийн яамнаас ч тус улсад ажиллаж амьдарч байгаа Оросын иргэдэд хандаж сэрэмжлүүлэг гаргаад байна. За Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мөн Оросын элчин сайдын яамд элчин сайдын аминд хүрсэн энэ халдлагыг Орос улбаны улс Туркийн харилцааг тасалдуулах гэсэн өдөөн хатгалаг хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн. За мөн тэрээр энэ хэрэг гарсан даруйд Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уцаар ярьж эмгэнэл илэрхийлсний зэрэгцээ цаашид авах арга хэмжээний талаар санал солилцсноо мэдэгдсэн юм а. Дипломатч Карлов амь насанд хүрсэн хэрэг бол Турк Оросын холбооны улсын харилцаанд сэв суулгах зорилготой өдөөн хатгалга. Энэ бол Туркийн ард түмний эсрэг чиглэгдсэн халдлага, өдөөн хатгалгаа. Манай хоёр улс болсон хэрэг явдлыг мөрдөн шалгах хамтарсан комисс байгуулна. Ийм эмгэнэлт хэрэг гарсан ч Турк Оросын холбооны улс Сирийн хямралыг зохицуулах асуудлаар цаашдж идэвхтэй хамтрах болно. За энэхүү олон улсын хамтын нийгэмлэгийнхэн улс орнуудын удирдагчдын мэдгдлээс харахад Оросын дипломатчийн амь насанд халдсан хэрэг терроризмын эсрэг тэмцлийг улам идэвхжүүлж хамтын ажиллагаагаа уялдуулахад хүрэхээр байна гэж ажиглагчид дүгнэж байгаа. За үүний зэрэгцээ Оросын дипломатчийн амьд хүрсэн энэ хэрэг Туркид террорист аюул заналхийллийн төвшин нэмэгдсэнийг гэрчилж байна гэж үзэж байна. За Андрей Карлов нь Туркийн нутаг дэвсгэрт амиа алдсан гадаад улс орны анхны элчин сайд болж байна. За Турк улс өөрийн нутаг дэвсгэрт онцгой хамгаалалтанд байлгах ёстой бүрэн эрхэд элчин сайдын амь насыг хамгаалж чадсангүй. За тиймээс Туркийн эрх баригчид дотооддоо ч нэлээд шагалт дарамтанд орж мэдхээр байна. За энэ тухай бас ажиглагчид тэмдэглэж байгаа. За мөн энэ халдлагыг үйлдсэн этгээд нь Туркийн цагдаагийн байгууллагад 2 жил гаруй туршид ажиллаж байсан. За Туркийн тусгай албанд алба хааж байсан. Гэтэл цагдаагийн тэр дундаа тусгайд бэлтгэгдсэн одоо ийм хүн халдлага үйлдсэн нь Туркийн эрх баригчид дипломат ажилтнуудын жирийн иргэдийн ч аюулгүй байдлыг хангах чадамжгүй батлаа гэдэг шүүмжлэл бас өрнөж эхлэв байна. За өнөөдөр олон улсын хэвлэлүүдээр энэ тухай маш их мэдээлэл хүрч байна. За таймлан багцлан хүрэхэд одоохондоо юм байна. Мөн өчигдөр Германы нийслэл Берлин хотноо Зул сарын баярын хуралдаан дээр цугларсан олныг автомашинаар дайрсан хэрэг гарснаас олныг бас нэлээдгүй их цочроосон байгаа. Тэгэхээр Германы мөрдөгчид энэ хэргийг үл террорист ажиллагаатай байж одоо магадгүй гэж таамаглаж байгаа тийм ээ. Ер нь сүүлийн үед одоо террорист халдлага байсан уу гэж бас таамаглаж байна. За ер нь энэ халдлагатай холбоотой мэдээллүүдийг нэгтгэж хүргэх одоо. Тэгэхээр зул сарын үзэсгэлэн ярмаг эд өрнөж олон хүн одоо цугласан хөл хөдөлгөөн ихтэй үеэр энэ хэрэг гарсан. За сүүлийн мэдээгээр энэ халдлагын уршгаар амиа алдсан хүний тоо 12 болж нэмэгдээд байгаа. За түнчлэн гэмтэж шархацсан хүний тоо 50 гарчхаад байгаа юм. За харин террорист халдлага байсан уу гэдэг дээр холбооны бүгд найрамдах Герман улсын ерөнхий прокурорын хяналтан дор энэ халдлагыг одоо мөрдөн шалгаж байгаа Берлиний цагдаагийн газраас яаран одоо тийм дүгнэлт хийхийг хүсэхгүй байсан. За харин гэмтэтгээдүүд санаатаагаар цугласан олныг дайрсан гэж үзэж байгаагаа мэдэгдэж байсан юм. За сүүлд ирсэн мэдээллээр бол Германы дотоод хэргийн яамг Берлиний төв дэх Зул сарын баяр зориулсан яармаг худалдаан дээр гарсан эмгэнэлт хэргийг террорист халдлага байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна. За ачааны машин дотор 2 хүн явснаас нэгийг нь баривчлаад байгаа юм. Харин нөгөөх нь хүнд шархагдсан байсан ч амийг нь аварч чадаагүй байсан юм. За тэрээр Пакистан гаралтай хүн байсан гэдэг мэдээлэл ирж байгаа. За мөн Польшийн иргэн байсныг сүлд тогтоосон гэдэг ч мэдээлэл байна. За гэхдээ тэрээр энэ халдлагад холбоогүй мөрдөгчд хэдийн одоо мэдэгдсэн юм а. За мөн ачааны тэргийг жолоодож явсан этгээд нь Пакистаны дөрөвч байсан тухай Германы хэвлэлүүд хууль сахиулагчдын өгсөн мэдээллээс иш татан дамжуулж байна. За бүр өнгөрсөн одоо 2 дугаар сарын 16-нд оргонох эрх авсан гэмт хэрэгт өмнө нь холбогдож явсныг нь Германы цагдаагийнхан мэддэг байсан гэх мэдээллүүд хүрч байна. За одоогоор хит аврагч бүлэглэлийнхэнтэй холбоотой байсан хэсэг нь бас тодорхойгүй байна. За ер нь террорист халдлага байж магадгүй гэсэн таамаглал юуны түрүүнд гарсан нь Францын Ницца хотод өнгөрсөн 7 дугаар сарын 14-ний өдөр гарсан халдлагатай ижил төсөөтэй байсантай холбоотой юм.
За тэр үед Түнис гаралтай нийт цагийн оршин суугч Бастилийг авсны өдөр зориулсан галт буудлагыг сонирхохоор цугласан байсан олныг одоо автомашинаараа дайрч байсан. За энэ халдлагаас болж 86 хүн амьнасаа алдаж 434 хүн амиа алдаж байсныг сануулж байна. За Германы хэвлэлүүд тус улсын тусгай албадынхан 100 сарын баярын үеэр мөн яармаг худалдаануудын үеэр террорист халдлага гарах эрсдэл аюул өндөр байгааг хэдэн 7 хоногийн өмнөөс сануулж байсныг бас мэдээлж байна. За мөн өчигдөр Швейцарын Цюрих хотын нэгэн сүмд зэвсэгт хитгээд гал нээж 3 хүнийг шархтуулсан одоо хэрэг бас гарсан байгаа. За энэ зэвсэгт халдлага Сомалигийн дөрвөгчдөд олноороо ирдэг сүмд гарсан бөгөөд дөрвөгч цагаач одоо ийм хэрэг үйлдсэн гэх таамаглал бас байгаа юм. За энэхүү Берлин Цюрихт болсон энэ үйл явдлуудтай холбоотойгоор Германд төдийгүй Европын олон оронд аюулгүй байдлын өнөржүүлсэн арга хэмжээнүүдийг авч эхлээд байна. За Бельгийн цагдаа тусгайгийнхан терроризмтай тэмцэх тусгай ажиллагаануудыг бас явуулж байна. За Германы цагдаа нарын хувьд дөрвөгчдийн хуарангуудад үзлэг нэгжлэг хийж эхэлсэн мэдээтэй байна. За Германы канцлер Меркель сонгуулийн тойрогтой ажиллах хуваартай байсныгаа хойшлуулад байгаа. За тэрээр хэдхэн цагийн өмнө хийсэн мэдээлэлтэй амиа алдсан хүмүүсийн ар гэрийнхэнтэй эмгэнэл илэрхийлсний дээр халдлагыг зохион байгуулсан, дэмжсэн бүх хүмүүст хариуцлага тооцохоо амласан. За Германы Кёлн хотод өнгөрсөн 100 сарын баяраар олон эмэгтэй одоо дөрвөгч цагаачдын халдлага дээрмийн хохирогч болж байсан. За мөн энэ оны 7 дугаар сард Ансбах хот дахь хөгжмийн наадмын үеэр Сирийн цагаач дөрвөгч амиа золиосон дэлбэрэлт өвдснээс болж 15 хүн гэмтэж шархсан. За түүнээс хэдхэн хоногийн өмнө Вюрцбург хотод Афганистаны дөрвөгч хоорондын галт тэргэнд халдлага үйлдсэн. 5 дугаар сард Дүсселдорф хотод олонний дунд амиа золиослохоор зөв төлөвлөж байсан Сирийн хэд даврагчдыг одоо саатуулан хорж байсан. За 2015 онд ийм халдлагууд гарч байсан. За үүнтэй холбоотойгоор канцлер Ангела Меркелийн цагаачлалын одоо хэд зөөлөн бодлого баримтлалснаас энэ бүхэн үүдэлтэй гэдэг шүүмжлэлт тус улсад гардаг. За энэ нь түүний рейтинг эрс унахад өмнө нөлөөлж байсан. За энэ удаагийн халдлагч ийм шүүмжлэлийг дагуулж эхлээд байна. Олон улсын үйл амьдралд өрнөж байгаа үйл явдлаас манай үзэгчдэд дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн Томч Төвшин жаргалд баярлалаа. Үзэгчдээ цагаар мэдээллийн хөтөлбөр үргэлжилж байна. Манай улсын барилга автозамын бүтээн байгуулалтанд ашиглаж байгаа хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгах боломж хангалтгүй байсан. Харин өнөөдөр бүгд найрамд Хятад улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар стандарт хэмжил зүүн газрын механик хүчтэй хатуулгын хэмжээг хэмжлийн лаборатори шинжлэгдсэн байна. За ингэснээрээ тохируулгын ажлыг тогтоосон стандарт болон олон улсын зөвлөмжийн дагуу гүйцэтгэх бүрэн боломжтой болсон байна. Өмнө нь шалгалт тохируулгад хамрагдаагүй хэмжих хэрэгслийг ашиглан автозам барьснаар шин тавьсан өндөр өртөгтэй автозамын чанарт сөргөөр нөлөөлж амархан эвдэрч хагарах зөрчил үүсдэг байсан. Харин одоо манай улс барилгын хавтан цементийн марк, асфальтны даац тодорхойлох, хүчний шалгах, тус бүр 265 тонны даацтай динамитрууд, барилгын бэлтгэцийн бат бэхийг шалгадаг Шмидтийн алх эталон төхөөрөмжүүдтэй болсноор энэ асуудал арилах боломжтойг хэлж байна. Одоо энэ дээр байгаа багаж хэрэгслүүд бол яг ашигласнаар үзэж чадахгүй байгаа бүх одоо багажуудыг баталгаажуулна гэсэн. Өөрөөр хэлбэл баталгаатай багажаар замын чанарыг хянана, барилгын материалын чанар хянана, уул уурхайн одоо ашиглагдаж байгаа бас одоо аюулгүй байдлын үзүүлэлттэй холбогдлолтой даацын одоо үзүүлэлтүүдийг хянах. За Монгол улсын стандарт хэмжил зүүн газарт энэхүү лабораторийг тоногдож өгснөөр шинээр баригдах зам барилгын чанар сайжрах боломжтой болж байгаа гэдэгт бид маш баяртай байна. Тиймээс цаашид хоёр улсын харилцааг бэхжүүлэх үүднээс олон чиглэлээр хамтран ажиллана. Ингэхдээ стандарт хэмжил зүүн газар цаашид шаардлагатай бол хэрэгцээ тоног төхөөрөмжийг нийлүүлэхэд бэлэн байна. Шадар сайдын хүсэлтийн дагуу бүгд найрамд Хятад ард улсын засгийн газрын буцалтгүй хөрөнгөөр тус лабораторийг тогтчулсныг энэ үеэр онцолж байсан. Нийт 200 мянган юаны өртгөөр хүчний хэмжих хэрэгслүүдийг шалгалт тохируулгад хамруулах эталоны баазыг шинжилэн бүрдүүлж чаджээ. Цаашид хүн амын аюулгүй байдлыг хангахын тулд чанар стандартыг сайжруулахдаа олон салбарт анхаарал хандуулах шаардлагатай байна гэж албаныхан энэ үеэр хэлж байсан. Манай улсын эдийн засгийн хамгийн чухал салбар бол хөдөө аж ахуй. Гэтэл энэ салбар ганцхан жилийн ганц уднаас олж савладаг, эдийн засагт хохирол учруулдаг, эмзэг тогтолцоотой байгааг мэргэжилтөө сануулдаг. Тэгвэл байгаль загварын хүчин зүйлээс хөдөө аж ахуйн салбарыг хамгаалах, тогтвортой байлгах бодлого нь даатгалын тогтолцоо гэж үзэж байна. За хөдөө аж ахуйн салбар даатгалын тогтолцоо нэвтрүүлэх асуудлаар хилцүүлэг боллоо. 2015 онд гам болж газар тариалангийн салбар нийт ургацынхаа 60 гаруй хувийг алдаж эдийн засагт ихээхэн хохирол учирсан.
Тариаланчид үрийн тариагүй болж засгийн газраас дэмжлэг хүсч байсан. Уг нь энэ салбар даатгалын хуультай, гэтэл бизнесээ даатгуулахаас татгалзаж ирсэн тариаланчид ихээхэн хохирламжч сургамж авч үлдсэн гэдгийг хэлж байна. 2005 онд 7 сарын 12-нд үер буусан. Би 480 гааг тэр чигээр нь үерт урсгаж байсан. Энд бүх эрсдлийг тооцсон хохирол гарсан. Хамгийн эцэст нь юу байсан намдад нөхөн төлбөр гэдэг асуудал даатгалтай холбоотой байсан. Даатгуулаагүй учраас ямар нэгэн тийм юм гарч хэмжээний хохирол амсан. Би чинь 280 гэдэг сая төгрөгний 80 тухайн үеийн Улаанбуудаа чинь 145 мянган төгрөг байлаа. 2005 онд чинь. Тэгээд тэрнийхээ ургацыг дооцоод ингэхэд бол нэг 280 сая төгрөгний хохирол амсаж явах жишээний. Монголын газар тариаланд хөр тариан дээр ихэд одоо 1400 орчим аж ахуйн нэгжин иргэн үйл ажиллагаа явуулж байна. За төмөс хүнсний ногоон дээр гэх юм бол 350 гаруй аж ахуйн нэгж 35 орчим мянган иргэн одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ бүгд бол үндсэндээ даатгалгүй явж байгаа. Тэгэхээр бид даатгалын талаар гадны байгууллагуудын, гадны орнуудын одоо бусад орнуудад энэ тариалангийн салбарт хэрэгжсэн даатгалын системийг судалж байна. 1999 онд үр тарианы даатгалын тухай хууль батлагдсан чи энэ хуулийг ашиглаагүй өнөг хүрсэн учраас даатгуулагч нийт хөрөнгийн 9% тэнцэх хураамжийг даатгал төлөх зохицуулалттай. За үүнийг тариаланчид өндөр босгох гэж үздэг. Тэгвэл одоо шинээр боловсруулж байгаа тариалангийн даатгалын тухай хуульд хураамжийн хэмжээг багасгах, за тал хувийг нь төр, талыг нь тариаланч өөрөө төлөх, олон улсын байгууллагад давхар даатгуулах тогтолцоонд шилжихээр төлөвлөж байна. Энэ байгаль цагуурын эрсдэл маань системийн эрсдэл. Системийн эрсдэл гэхээр хэрвээ энэ эрсдэл тохиох юм бол макро эдийн засагт маш хүнд нөлөө үзүүлдэг. Энэ даатгалын тогтолцоог бүрэлдүүлэх нь одоо энэ гамшигын дараах одоо ингэж эдийн засагт санхүүгийн хүндрэл учруулдаг, ингэж тариаланчдад ч гэсэн засгийн газар сангийн яамдаа ч гэсэн хохирол учруулдаг эдийн засгийн хүнд байдалд оруулахгүйгээр ингээд тогтвортой хөгжих болцоо олох боломжтой. Тариалангийн даатгалын тухай хуулийн төслийг 2017 онд улсын их хурлд өргөн барихаар төлөвлөж байна. Мөн эх онд туршилт хийж үзэн даатгуулах иргэн аж ахуй нэгж эрсдэл хүлээсэн тохиолдолд хохирлын 80 хүртэлх хувийг нөхөн төлөх боломжтой гэж харж байгаамаа. Бид тоонд улс орны дотоод үйл амьдралын мэдээлэл болон мөн дэлхийд дахин өрнөж байгаа үйл амьдралын мэдээллээс танилцууллаа. Хөтөлбөр спортын мэдээллээр үргэлжилж байна. Орой мэнд төргийн үзэгчдээ Монголын мэдээ сувгийн Мигмар гарагийн спортын мэдээ үзүүлж байна. Монголын жудо бүхий холбооны дэргэдэх жудо активын нэрэмжит өсвөр үеийн багийн улсын аврах шалгуулах тэмцээн болон залуучуудын нээлттэй тэмцээн өнөөдөр спортын дугуурдны А танхимд эхэллээ. Жудо бүхий өсвөр үеийн багийн улсын аврах шалгуулах тэмцээн болон залуучуудын багийн нээлттэй тэмцээнүүд спортын дугуурданд 2 татам дээр зэрэг зохиогдож байна. Тэмцээнд нийтдээ 26 байгууллагын 30 багийн 300 гаруй өсвөр залуу үеийн жудооч 7 жин дур чадвар асар өрсөлдөж байгаамаа. Өнөөдөр Арханга, Хинти, Орхон, Дархан уул аймагуд бас баг тамирчид хүрэлцэн ирсэн байна. Мөн Сонгон хайрхан, Чингэлтэй дүүрэг, онцгой байдлын ерхий газар, Монголын жудо актив, Хангард, Хилчин, Сүлд, Алдар спортороо болон Борнуур, Женко, Боржин дивжээний тамирчид хүрэлцэн ирж хөтсөрсөн байна. Жудогийн актив нь болохоор жилдээ нэг удаа өөрийнх нь нэрэмжтэй тэмцээн зохион байгуулдаг. Одоо сая 2-3 сарын өмнөөс шинэ менежмент хийгээд шинэ хүүхдүүдийг авсан. Одоо болж өгөөд энэ олон тамирчтай хамруулах зорилгоор энэ тэмцээнд оролцож байна. 2017 оны одоо зорилт 2017 онд болохоор одоо урдаа тавих зорилго маань энэ тэмцээнд амжилттай оролцох хамгийн гол зорилго байгаа. Тэгээд дээрээс нь хүүхдүүд бас багаар ажиллах чадвар суралцсан. Найс нөхдөд болох. Тэгээд өөрийн хариуцлагаа бас мэдрэх гэсэн ийм бас онцлог чанаруудаа тодорхойлсон ийм ихтгэл сургалтад үргэлжлүүлээд явах ийм бодолтой байна. Энэ жудо бол Монгол оронд хөгжиж байгаа ийм сайхан спортыг яг бүр системтэйгээр анхан шатны кодааныхан системээр хөгжүүлж энэ Монголд нэвтрүүлж ингэж хөгжүүлж байгаа их онцлог байна. Тэгээд энэ дээр олон сайхан тамирчид болж барилдааны ур чадвар сайхан болж байна. Жудо бол бас хүмүүжлийн том юу тийм ээ. Тэгээд энэ багийн хамт багаараа яндагч хамт олон одоо багийн юунд бол их бие нэгэ дэмжиж өөрөө зөвхөн тэр өөрийнхөө төлөө биш багийн хамт олонны төлөө ялахын төлөө тэмцэж одоо юу гэж байгаа баг хамт олоныг бүрдүүлж байгаа юм. Би эндээ сайхан байлаа шиг би нэгэ дэмжиж байна. Тэгэхээр ялалт амжилтуул багийн хамт олонны төлөө хамтын хүч амжилт гэсэн энэ манай жудо холбооны өрөөч угаалсан шугайныг хэрэгжүүлнэ гэдэг.
Ирээдүйд ариун амжилтын эзэн болж Олимпик дэлхийд Монгол төрийн талбайг мандуулах шилдэг жудоочдыг төрүүлэх зорилготой өсвөрийн багийн улсын аварга шалгаруулах тэмцээнд эрэгтэй 13, эмэгтэй 9 баг оролцож байгаа бол залуучуудын нээлттэй тэмцээнд 8 багийн шилдэг тамирчид ур чадвараа асарж байна. Энэ тэмцээнд олон улсын хэмжээний мастер Цогтбаатар, өсвөрийн Аз ТV-ийн аварга Сосруу ором, Амьгийн Арслан, Лавгдорж нарын шилдэг залуу тамирчид оролцож байгаа нь тэмцээний өрсөлдөөнийг улам нэмэгдүүлж байгаамаа. Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулж байгаа 21 аймгийн аварга шалгаруулах үндэсний лигийн тэмцээний улирлын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. За плей-оффын буюу хасагдах шатны тоглолтууд ойрцын мөчид багуудын өрсөлдөөн ширүүсэж байна. Өчигдөр болсон 2 тоглолтын мэдээллийг одоо үзэгч та бүхэнд хүргэе. Үндэсний лигийн тэмцээний баруун бүсийн Баянхонгор аймгийн Баянхонгор Мазала энэ удаад Хөвсгөл аймгийн Хөвсгөл 1 үе багт авчраа тарсан байна. Энэ тоглолтод 4 үеийн туршийн тэнцвэх өрсөлдөөнтэй үргэлжилсэн ч шийдвэрлэх үед Хөвсгөл аймгийн баг сайн тоглолт үзүүлснээр өрсөлдөгчөө 104-94 харьцаатай авчжээ. Хөвсгөл 1 үе багийн улирлын 5 дахь хожлоо авч Филиппин барилаа буюу хасагдах шатанд өрсөлдөх хэрэгээ баталгаажуулсан юм. Энэ өдөр оюутны Аз ТV аварга шалгаруулах тэмцээний алтан медальт залуучдын шгшөөгийн тамирчин оюун болдын Цэлмэг онцгой сайн тоглож байлаа. Тэрээр 16 оноо авч 14 оновчтой дамжуултан 10 удаа самраас бөмбөг аван трипл дабл гүйцэтгэн бага ялтанд төхөөлсөн юм. Мөн түүний багийн хамтрагч Гэрлийн Чинбат 13 оноо авч 17 удаа самраас бөмбөг авчээ. Харин Баянхонгор аймгийн багаас мөнх хоёрын даваа дөрөв шилдэг нь байлаа. Тэрээр 21 оноотой тоглолтыг дуусгасан байна. Үндэсний лигийн тэмцээний баруун бүсийн хүчрэг бүрэлдэхүүнтэй багуудын нэг Архангай аймгийн Архангай алтан дорнуудын дайчид тэмцээний 9 дахь тоглолтоо Ховд аймгийн Ховд алтан Аргал багтаа хийлээ. Архангай аймгийн багийн хувьд Завхай аймгийн багаас легионер тоглогч Роберт Тюрнерийг багтаа нэгтгэж байсан. Энэ өдөр талбайд өрсөлдсөн үндэсний лигийн тэмцээний шилдэг багууд 4 үеийн турш ширүү өрсөлдөөнийг үзүүлж тоглолтын үндсэн цаг 96-96-гийн харьцаатай тэнцээгээр өнгөрсөн. Улмаар нэмэлт цагт Архангай аймгийн баг алдаагүй нэг тоглолтыг үзүүлж байснаар өрсөлдөгчөө 114-108 харьцаатай хүндгэн тоглолтод уулгавч улирлын 6 дахь хожлоо байгуулсан. Роберт Тюрнер энэ өдөр 31 оноо авсан байна. Мөн 19 удаа самраас бөмбөг авч 6 оновчтой дамжуулт гэсэн үзүүлэлтээр бүх тоглогчийг дэргүүлжээ. Мөн Доржерд 20 оноо, Гамболдын Баттүр 15 оноо, Онлбаатарын Инхбаатар 13 оноо багийнхаа хожид чухал үргийг гүйцэтгсэн байна. Харин Ховд аймгийн багаас олон улсын хэмжээний мастер Сэрэндавгийн Аз 2 26 оноо аван 10 оновчтой дамжуултаар багаа тэргүүлсэн бол Болдбаатар 20 оноо, Болор тулга 16 оноо авч 12 удаа самраас бөмбөг авсан үзүүлэлттэй энэ өдрийн тоглолтыг дуусгажээ. Одоо үзэгч та бүхэн энэ өдрүүдэд хилийн чандад болж байгаа спортын томоохон уралдаан тэмцээний мэдээлэлд анхаарлаа хандуулна уу? Олон улсын цаны холбооноос жил бүр уламжлалт болгон зохион байгуулдаг уулын цанын дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилсээр байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн энэ оны 11 дахь гараа болж ялагчаа тодрууллаа. Дэлхийн цомын тэмцээний энэ удаагийн гараа Итали улсын Алта Бадиа дахь цанын баацдуулж Фрелил буюу зэрэгцээ туг сүлжих ангилалд боллоо. Энэ өдрийн гараанд Францын тамирчин Киприйн Саразен тэргүүллээ. 22 настай Киприйн Сарзен дэлхийн цомын тэмцээний эхний түрүүгээ энэ өдрийн хүртсэн бөгөөд нийлбэр оноогоор 24-р орт дэвсэн нь түүний карьерийн хамгийн оргил үзүүлэлт юм. Харин 2-р орт Швейцарын Карло Янка шалгарсан байна. Энэ оны дэлхийн цомын тэмцээнд Швейцарын тамирчид шагналт байранд шалгараг байсан. За Ванкуверын Олимпийн аварга өдгөө 30 настай Карло Янка тэнгиснэр дэлхийн шилдэгүүдийг ардаа орхиж дэд байрт орсон амжилттай энэ өдрийн гарааг өндөрлүүлсэн. 2014 оны Сочигийн өвлийн Олимпийн наадмын аварга Норвегийн алдар тамирчин Китл Янсрут энэ өдөр 3 дугаар ачаалгарлаа. Энэ цагийн шилдэг тамирчдын нэг 31 настай Китл Янсрут энэ оны дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээн эхлснээс хойш 3 гараанд тэргүүлээд байгаамаа. Мөн Янсрууд нийлбэр дүнгээрээ 299 оноотой улсноор дэлхийн цомын тэмцээний жигсаалтад 2 дугаар дэвшиж байна. Харин Австрийн алдар тамирчин Марсель Хиршер 353 оноо авсан амжилтаараа бүх тамирчдыг хашуужилж байна. Өвлийн спортын тэмцээн уралдааны мэдээлэлээс үргэлжлүүлэн үзэгч та бүхэндээ хүргэе. Шаптокийн 2017 оны залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэхэд 6 хоног үлдээд байна. Тэмцээний өмнөх мэдээлэлээс одоо үзэгч та бүхэн авч үзнэ. 41 дахь удаагийн залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 26-ны өдөр эхэлж 2017 оны 1-р сарын 5-ны хүртэл Канадын Монреал болон Торонто хотуудад зэрэг зохион байгуулагдана. Шаптокийн спортын хурд хүчний гайхамшиг 20 хүртэлх насны шилдэг залуу хоккейчдын хүсэл мөрөөдөл, сэтгэл хөдлөл, ширүүн тэмцэл, улс их орныхоо нэр хүндийг өндөр төрөх хүсэл нь энэ тэмцээнийг чимдэг юм а. Хоккей спортын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэгч шилдэг 10 орны баг тамирчид 2 хэсэгт хуваагдсан өрсөлдөн. Энэ жилийн хувьд тэмцээний A хэсэгт Финлянд, Америк нэгдсэн улс, Чех, Словак, Швейцарын багууд багтсан байна. Харин B хэсэгт Оросын улмааны улс, Швед, Канада, Дан, Латви гэсэн улсууд багтжээ. Дэлхийн залуучдын аварга шалгаруулах тэмцээний 16 удаагийн алтан медальт Канадын шгшөөг хүчирхэг Оросын улмааны улс болон Шведийн шгшөөгуудтай нэг хэсэгт багтсан. Ингэснээр 3 хүчирхэг баг B хэсэгт багтсанаар энэ жилийн дэлхийн залуучдын аварга шалгаруулах тэмцээний өрсөлдөөн D
дээд зэгтээ хүрэхийг баталж байгаамаа. Энэ жилийн дэлхийн залуучуудын аврах шалгаруулах тэмцээн 3 онооны системээр явагдах бөгөөд хэсэг тус бүрээс 4 баг цааш шалгарна. 2017 оны дэлхийн залуучуудын тэмцээний нийтийн тоглолт Дан болон Шведийн шгшоогдын хооронд энэ сарын 26-нд өдөр болно. Энэ өдрүүдэд мөн Хойд Америкийн үндэсний хоккейн лиг болон Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний улирлын тойргийн тоглолтууд үргэлжилсээр байна. Өнөөдөр болсон сонирхолтой тоглолтуудын мэдээлэлээс одоо үзэгч та бүхэндээ төлөвлөлье. Хойд Америкийн үндэсний хоккейн лигийн тэмцээний өрнөд үсгийн 5-6 дугаар дараалан бичигдэж байгаа St. Louis Blues, Edmonton Oilers багууд өнөөдөр St. Louis хотын Scottrade центрийн мөсөн талбайд учраа таран тоглолоо. Багууд үндсэн цагт 2-2 харьцаатай тэнцсэн. Бью цогжимчдоос Кайл Брозиак болон Оросын холбооны улсын шилдэг тамирчин Владимир Тарасенко нараа голыг оруулсан байна. 25 настай довтлогч Владимир Тарасенко энэ өдрөл эхлээд 16 гол оруулж 22 голын дамжуулалт өгöd байгаамаа. Улмаар тоглолтын ялагчийг нэмэлт цагт шийдгэр болж энэ үе эхлээд ердөө 2 минутын дараа Эдмонтоноос Райан Ньюгент Хопкинс хожлын шабыг халамжигдсэн. Канада довтлогч улирлын 6 дахь гол оруулснаар багтаа энэ улирлын 17 дахь ялтыг авчирсан юм а. Багууд одоогоор адил 39 оноотой өрнөд үсгийн 5-6 дугаар байрт дараалан бичигдэж байна. Үндэсний хоккейн лигийн тэмцээний 71 дахь улирлыг туу амжилттай эхлүүлээд байгаа Anaheim Ducks өнөөдөр Канадын алдарт Торонто Maple Leafs-ийн талбайд зочлолоо. Лигт 100 дахь жилдээ тоглож байгаа Торонтотын багаас 2016 оны NHL-ийн драфтын тэргуун сонголт өдгөө 19 настай шилдэг залуу довтлогч Auston Matthews эхний голыг оруулсан бол багийн шилдэг довтлогч Назем Кадри 2 дахь голыг оруулжээ. Харин Anaheim Ducks-аас Ryan Getzlaf, Nick Ritchie, Cam Fowler нар тус нэг шабыг Торонтогийн хаалганд оруулснаар 3-2 харьцаатай Anaheim өрсөлдөгчөө хожиж энэ удирлын 17 дахь хожил авсан юм а. Тэд энэ амжилтаараа өрнөд үсгийн 4-р байрт бичигдэж байна. Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны лигийн тэмцээний хүрээнд өнөөдөр 5 тоглолт болж дорнод үсгийн Indiana Pacers өөрийн талбайда нийслэл хотын Washington Wizards-ыг хүлээн авлаа. Багууд энэ өдөр довтлогоон зохиолсон тоглолтыг үзүүлж байлаа. Эхний үед 36-29 харьцаатай Washington-ы залуу соноогоор огшуулсан. Otto Porter, John Wall, Bradley Beal, Marcin Gortat нарын гарааны 4 тамирчид нь энэ өдөр тус бүр 10-аас дээш нь авч шилдэг тоглолтоо үзүүлсэн ч багийн бусад тамирчид нь хангалтгүй байлаа. Washington-ы сэлгэнээс гарсан 7 тоглогч нийтдээ 20 он авчээ. Харин Indiana Pacers тоглолтын 2-3 дугаар үед илүү тоглолтыг үзүүлж байлаа. Багийн лидер Paul George 27 он авч үзүүлэлтээр бүх тоглогчийг тэргүүлсэн бол Jeff Teague 23 оноо, Miles Turner 20 оноо, Thaddeus Young 12 оноо авчээ. Мөн сэлгэнээс талбайд гарсан CJ Miles, Al Jefferson нар тус бүр 10 оноо авч баг нь 107-105 харьцаатай сүүлийн мөчөд өрсөлдөгч хожжээ. Indiana Pacers ингэснээр 15 хожил 14 хожигдолтой болж дорнод үсгийн 8 дугаар байрт бичигдэж байна. Харин Washington Wizards энэ бүсийн 11 дугаар байрт улирлыг үргэлжлүүлж байгаамаа. Эрхэм үзэгч та бүхэндээ манай улс их оронд болоод дэлхийд дахин дууссан спортын томоохон уралдаан тэмцээн үйл явдлаас бэлтгэсэн спортын мэдээгээ үзүүллээ. Одоо та бүхэнд ойрын өдрүүдийн цаг агарын урдчилсан мэдээ танилцуулъя. Өдгөө шөндөө 19 хэм өдөртөө 7 хэм хүйтэн байна. Улаангомд шөндөө 32, өдөртөө 22 хэм хүйтэн. Ховд шөндөө 19, өдөртөө 9 хэм хүйтэн. Алтай шөндөө 21 хэм хүйтэн, өдөртөө 10 хэм хүйтэн байна. Улаастай шөндөө 24, өдөртөө 15 хэм хүйтэн. Тосон цэнгэл шөндөө 33 хэм, өдөртөө 23 хэм хүйтэн. Баян хонгор шөндөө 18, өдөртөө 8 хэм хүйтэн байна. Мөрөн шөндөө 29 хэм, өдөртөө 19 хэм хүйтэн. Хатгал шөндөө 26, өдөртөө 16 хэм хүйтэн. Цэцэрлэг шөндөө 17 хэм, өдөртөө 7 хэм хүйтэн байна. Хар хорин шөндөө 20 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн. Арвай хэрд шөндөө 15 хэм, өдөртөө 7 хэм хүйтэн. Булган шөндөө 26 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Дарган хотноо шөндөө 24 хэм хүйтэн, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Эрдэнэт шөндөө 18, өдөртөө 10 хэм хүйтэн. Чорт шөндөө 14 хэм, өдөртөө 8 хэм хүйтэн. Сүхбаатар шөндөө 23 хэм, өдөртөө 16 хэм хүйтэн байна. Зүүн хараат шөндөө 25 хэм, өдөртөө 15 хэм хүйтэн. Зуумод шөндөө 19 хэм, өдөртөө 10 хэм хүйтэн. Багнуурт шөндөө 30 хэм, өдөртөө 19 хэм хүйтэн.
Чингис хотод шөнөдөө 23 хэм өдөртөө 15 хэм хүйтэн байна. Баруун уртад шөнөдөө 15 хэм хүйтэн өдөртөө 11 хэм хүйтэн. Чаа улсын шөнөдөө 18 хэм өдөртөө 13 хэм хүйтэн. Мандал говьд шөнөдөө 17 хэм өдөртөө 7 хэм хүйтэн. Далан задгадад шөнөдөө 15 хэм өдөртөө 4 хэм хүйтэн байна. Хамбогдод шөнөдөө 10 хэм өдөртөө 3 хэм хүйтэн. Сайн шанд шөнөдөө 13 хэм өдөртөө 6 хэм хүйтэн байна. Замын удад шөнөдөө 13 хэм өдөртөө 4 хэм хүйтэн. Улаанбаатар шөнөдөө 21 хэм өдөртөө 15 хэм хүйтэн байна. Монголын мэдээ сувг цагийн хүрд мэдээллийн хөтөлбөрөөр та бүхэнд хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнд хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Та бүхний маргаашийн ажил үйлсэд амжилт хүсье. Баяртай.